I have a dream that one day this nation will rise up and live out the true meaning of its creed. We hold these truths to be self-evident, that all men are created equal. I have a dream that one day on the red hills of Georgia, sons of former slaves and the sons of former slave owners will they be able to sit down together at the table of brotherhood. I have a dream that one day even the state of Mississippi, a state sweltering with the heat of injustice, sweltering with the heat of oppression, will be transformed into an oasis of freedom and justice. I have a dream. My poor little children will one day live in a nation where they will not be judged by the color of their skin, but by the content of their character. I have a dream today. За сайн байцгаана уу. Би саяхан 7 хоногийн өмнө миний Facebook хуудасны мессеж дээр нэг мессеж ирсэн. Энэ дээр бол 3 залуу дуу хийх мөрөөдөлтэй. Ер нь бол иймэрхүү утгатай мессеж маш олоотой ирдэг. Гэхдээ энэ 3 залуу бол өөрсдөө бүтээлч гэсэн нэг тийм байдал нь одоо тий ямар нэгэн оролдлого байгаа гэдэг нь мэдгдсэн. Тийм учраас туслая гэж бодоод одоо энэ хүн нэвтрүүлгийг найзуудтайгаа ярилцаад хийхээр шийдлээ. Яг нь эднэр бас тодорхой хэмжээгээр намайг судлаад, надтай хамтарч ажилладаг багийг судлаад тэр нь бас надад таалагдсан л да. Уран бүтээлтэй дуу хөгжмийг чад ямар нэгэн судалгаа хийсэн байх хэрэгтэй. Тэгээ өөрийнх нь тэр хүмүүсийн тест, фокус, хөгжмийн мэдрэмж нь одоо наашаа чиглэж гин гэдэг нь би одоо дэмжих юм сонирхол маш их төрж байна. Яг тэгвэл хөгжим гэдэг бол бас гэгээлэг хип-хоп төр дотроо тий гэгээлэг байх хэвээр, өнгөлөг байх хэвээр, өөдрөг байх хэвээр. Одоо зүгээр таниулах хэвээр тий нийгмийг гэдэг утгаараа. Хоёрдугаарт энэ мөрөөдөл бол биелэх боломжтой. Тэд нар бол тий мөнгө байгаагүй. Зүгээр мэргэжлийн боловсон хүчний тусалцаа гуйж байна. Гэтэ би бол энэ мөнгөөр туслахгүй л да би мэдээж найзуудтайгаа ярилцаад хийж болох тэр зүйлүүдэд тусалж байгаа. Тэр залуучууд өөрсдийнхөө мөрөөдлийг яриад тэр мөрөөдөл нь дуу болох хэрэгтэй л гэж бодож байна. Яг л үнэн байх хэрэгтэй тий. Яагаад дуу хийх мөрөөдөж байгаа? Ямар байгаа? Амьдрал нь ямар байгаа? Энэ бүхнийг л харуулах. Introduction гэдэг танилцуулах гэсэн утгатай. Бүх одоо ихэнх уран бүтээлчдийн эхний уран бүтээл дандаа танилцуулах гэдэг хэвчлээ. Тийм учраас энэ уран бүтээлээр бас танилцуулга хийгээд тэгээд тэр үнэхээр мөрөөдөж байгаа тэр юм ил олж одоо дууных нь үг болгож ингэж дуулвал илүү гоё харагдах. Үнэн болох байх.
За сайн байцгаана уу. Тэгээд мөрөөдөлтөд хүрэхээр тэмүүлж байгаа 3 залуудаа зориулаад мөрөөдлийн багаа цуглуулсан байна. Тэнд сууж байгаа манай продюсер, хөгжмийн продюсер Баярхөө, мөн хажууд нь White Art Studio-ийн саунд инженер Мөнх Оргил, камертай хоёр уралдаан тэмцээнд маш амжилттай олцож яваа Оргил Замбал гаруй нар цуглуулсан байна. Тэгээд бид бүхэн тэр 3 залуугийн мөрөөдлийг хамтдаа сонсцгоо болно. За энэ Чинзо цоож бэлгүнгээ 3 залуу байгаа. За Чинзо цоож хоёрын хувьд бол соёл урлагийн их сургуулийг төгссөн. Мэргэжлийн эзэмшсэн. Тэрний хадлуу ажилладаг. Тэгээд бас хажуугаар уран бүтээл хийдэг, юм хийж үтсэн юм залуучуудтай дуу хөгжмөд өргүүлж холбоотой байдаг. Бэлгүүний хувьд бол хангаахын чиглэлээр эмч мэргэжлэр төгсөж байгаа. Тэгээ бас ажил хийдэг. Ер нь бол энэ мэргэжил боловсрол гэдэг бол мөрөөдлийнхээ араас явж байгаа нэг замыг хагасна. Тэгээд энэ бол мөрөөдлийнхөө төлөө хийсэн маш том алхмууд байна. Тэрнээс цаашаа их зөндөө алхам байгаа. Тэгээд энэ нь бол надад таалагдсан л та. Залуучууд мөрөөдөлтөй байхад бол дандаа зөв замаар явдаг гэж төрүүлжсэн. Яг тэр шиг энэ гур бол тодорхой хэмжээний боловсрол хөдөлмөр гэдэг юм дээр л өөрсдийнхөө чадвараар зогсож чадж байгаа учраас би одоо энэ урагтай ажиллахад их сэтгэл ханамж өндөр байна. За ингээд та бүхэн одоо налахт ирж байна. Тэгээд бид нар одоо налахт ирлээ өнөөдөр бас гоё хур буусан тийм ээ. Цас орсон сайхан өдөр байна. Тэгээд агаар салхич гисэн гоё тогтуул сайхан байна. Тэгээд та бүхэн налахт автаа морилноо. Сайн сахилахгүй хөтөөсөө. Тэгээд миний хамгийн гоё сайхан нандин дурсамжууд миний нөхсөл дурсан налах гэдэг дүүрэгт бас өнгөрсөн. Тэгээд одоо ч бас би налахт ирдэг. Манай ээжүүдэг. Тэгээд би бас ажлын шаардлагараас Улаанбаатар хотыг зориод тэгээ бас ээж дээрээ ч гэсэн хаяас энэ дээрээ хамт гой амархад тайван амгалан тэгээ залуучууд нь гэсэн бас их соёлтой бас гайгүй манай найзуудыг шилжүүлнэ. Тэгээд энд хамгийн гоё үед өнгөртөдөө энэ цаашлаа ч гэсэн энэ нутагт байна л гэж боддоо шүү дээ. Тийм үү? Зөө. Яг налах найзуудтайгаа нийлээл хипхоп хөгжим гэж юу юм бэ? Тэгэл найзуудтайгаа урууд талын бас ийм хөгжим ингүүл гоё энэ ийм дуу ч юм байлээ. Тэгээд судалсаар байгаа. Тэгээд сүүлдээ ерөнхийдөө бол найзуудаараа сонсдог болсон. Тэгээд ихэвчлэн Америкийн тэр Bontax Harmony гэдэг хамтлагийг бас их сонсдог бөөнөрөө. Тэгэл тэрний талаар шин мэдээллүүдийг авч тэгээд бас тэдрийг сонирхож тэгээд жирэн дуу хөгжмөдийн орсон дөө. Энэ бол манай байр. Энийг налах хотын уур хаштай 5 давхар гэж ярьдیں۔ Тэгээд энэ бол манай орц тэр харагдчих. Тэгээд хажуу талд нөгөө тэр Bontax гэдэг бол одоо миний хожнэр юм аа. Тэ яагаад энэ нэрийг өгсөн гэхээр наа хүмүүс миний дуулж байгаа арга барилыг ч юм уу сонсоол чи яг юм Bontax
сонсдог болоод ч тэр юм уу яг юм Bon Tax шиг үглэх юм. Тэгээ Bon Tax шиг юм flow MC гаргах юм аа гэтэгдэг байсан. Тэгээ би хувьдаа бол Bon Tax-ыг амар олон жил сонссон, амар олон жил судалсан. Тэгэл амар гой дуу хийдэг. Тэгээд тэрний үндсэндээ би өглөө болгон гарахтаа тэр гой хамтлагийн нэрийг дурсаал. Тэгээд орой болгон бас орохдоо дурсах үүдээс энэ Bon Tax гэдэг үгийг цонхон дороос биччихсэн. Тэгэл хипхоп сонирхдаг хүмүүс Eminem, тэгээ Snoop Dogg могийг сонсч орсон. Би бас тэрнтэй адилхан тэгэл тэднийг сонсоод хипхоп дуртай болсон. Хөгжим дуулах гэдэг бол бас миний дуртай зүйл. Би бас өөрөө тийм хипхоп дуучин болъё гэж бас хипхоп дуулж бас дуугаа хүмүүс сонсохыг бас мөрөддөг. Тэгж хүний хүсэл хязгааргүй. Тэгээд би бас тэр мөрөдлөд өрөх гээд бас одоо өөрийн уран бүтээлүүдийг хийгээд бас энэ нэвтрүүлэгт оролцоод энэ өсөл мөрөдлийг биелүүлж байгаа нөхөө баг хамт олонд бас баярлалаа гэж бас хэлмээр байна. Хипхоп дуу хин сайн дуулах вэ гэдэг. Тэн дээр залуучуудын соёлын төв дээр тэр тэмцээн болсон. Тэгээд нийтдээ нэг 60 хэдэн залуу хипхоп сонирхдаг уран бүтээлчд оролцсон. Тэгээд өсвөр үеийнхэн би тэр үед бол жоохон бисөө би нэг нэгдүгээр курс мөрсдөл хийсэн баг. 2006 он 7 он хэвцээ. Тэгээд би тэнд өөрийнхөө солиотой мөрөдөл гэдэг хамгийн анхны раймыг шүлгийг бичээд тэгээд аяыг нас хийлгээд тэгээд би тэн дээр энэ дээр нас дуулж исэн л та. Тэгэхэд бас надад амар гоё л байсан. Бас өөрийнхөө бичсэн шүлгийг тэгээд ямар ч алдаа мадаггүй тэр олон хүмүүсийн донд сонирхуулаад. Тэгээд би 2 дугаар байрт орсон л та. Тэгээд 2 дугаар байрт орсон. Гэхдээ тэр байр бол чухал шамын гол нь би тэр энэ шүлгийг хүмүүс сонсох хэрэгтэй гэсэн тэр шүлгийг хүмүүсийн чихэнд сэтгэл төргсөн гэдэгтээ бас баяртай байдаг. Тэгээд ер нь бол бас дуртай гош таадаг гэж. Би 2005 онд 10 жилээ төгсөөд тэгээд соёл урлагийн сургуульд жүжигчин болохоор конкурс өгсөн. Тэгээд бэлтгэл муу байсан юм уу? Яасан? Би бол эхний конкурсанд би тэнцээгүй. Тэгээд нэг жил хүлээгээд тэгээд би дараа жил 2006 онд ахиж конкурс өгөөд тэгээд соёл урлагийн сургуульд жүжигчин мэргэжлэр элсэж орж ирсэн. Тэгээд ер нь бол хүсэл мөрөөдөлтөө хүрэхийн тулд 35 км-ээс Улаанбаатар хотыг зориод тэгэл шөнийн 2-3 цаг наашаага буцна. Тэгэл дуугаа бичүүлнэ, студи очиртай. Тэгэл зарим студи бас завгүй байна тэрэг л очихоор яг хэлсэн цагтаа байхгүй ч юм уу те. Тийм тохиолдолд ер нь зөндөө гарна. Гэхдээ бид нар ухраагүй. Одоо бид тэрийг бүгдийг сонсоод зураг хөрөг өгөргээл үзэл харж яхад бол сэтгэл маш гоё тийм халуун дурсамж бол байдیں۔ Миний багнаас дарханд төрөөд тэгээд ер нь бол дархны шинэ хороол гээд шинэ хорооллын 2 дугаар байранд өсөж тэгээд тэнд багнасны бүх дурсамжууд ерөнхийдөө өнгөрсөн. Тэгээд од зохицолбор гээд сургуульд 10 жилээ сурж байгаад тэгээд хайсын лицей сургуулийг 10 жилээрээ дүүргэж төгсөжсэн. Энэ бол багасаа нэг юмч олно гэсэн бодолтой байсан. Тэр сонирхолтой хөтөлбөртөл одоо сураал явж байгаа. Тэгэл 10 жилээ төгсөөл анагаахын сургуульд орно гэж хэлж орж ирсэн.
мэргэжлийн нэг хэсэг бол эмч болох. Тэгээд энэ мэргэжлэрээ би сургуультай сурж байгаа. Тэгээд дээрээс нь дуудлах мөрөөдлөө бас орхихгүй. Тэрнийхээ төлөө бас тэмүүлээд явж байгаа. Ер нь бол энэ хүн эмчлэх гэдэг, эмч болох, өвчтөе хүнийг ангаах гэдэг бол маш хэцүү зүйл. Хүний амь насыг хариуцж ажиллана гэдэг бол бас хэцүү. Дээрээс нь бас дууг бүтээж, дууг ингэж амьлуулж ингэж хүмүүст хүргэх нь бас хэцүү зүйл гэж боддог. Багтаал анх тэгж энэ дуучдын клип гэл юм үздэг байсан. Хийхдээ нэг ахынд очоод тэднийд их гадаадын юмнууд ингэ фристафин дээр хурц гараа байдаг байсан. Тэндээс юм их үздэг байсан. Тэгэл бүгдийг ер нь бол үздэг байсан л. Тэгээ илүү сонирхсан нь бол одоо хипхоп гэх юм уу. Тэгэл багасаа л тийг сонирхож ирээл ер нь бол байнга сонсож явж дээ. Тэгэл тийм л хэлсэн. Тооны үг цуглуулаад сонины хайрцаг хийгээл тэр плакат авч тэмдэгээрээ наагаад тэгэл ичдэг гэсэн. Тэгэл ойлгохгүй байгаа юмудаа орчуулах гэж үзээл. Ичдэг гэсэн. Тэгэл тэд шиг болохыг хүсэж мөрөөддөг лээсэн. За тэгэхээр одоо бол яг ийш хотоос хотын баруун цог руу био комбинат руу явж байна. За тэгэхээр яагаад био руу явж байгаа гэвэл угаасаа нэг би өөрөө биогийн унгуу хөхөд байгаа. Унгуу хөхөд биод төрсөн миний багнаас ер нь намайг бас урлаг дуртай болгосон энэ зүйлүүд бол ердөөс яалтчгүй био комбинаттай биогийн маань 10 жилийн сургууль, биогийн маань багын найз нөхдүүд тийм ээ. Тэд нартай маань бас маш их холбоотой байдаг. Тэгээ ерөнхийдөө бас био руугаа одоо бол нэг бас өдөр болго яваад чадахгүй. Бараг зарим үед бол одоо нэг баяр студиогээр нэг очиж мочдог болцсон байна. Ямар ч үсэн био комбинат руу явж гин. Тэгээд миний өссөн газар одоо бүгдээрээ очицгоо. Би ч юу цэцэрлэгт яваагүй. Ээж хардаг гэсэн. Тэгээд зөнцөн хойноо нэг цэцэрлэгт бэлтгэлд яваад. Тэгээд ер нь тэндээс бүжиглэл дуулах гэсэн шүү дээ. Тэгээд анх одоо тэр харсаар нэг бүтээсэн байна дээр л нэг бүр кинот нь шүү дээ. Миний одоо зураг мөргөөд тийм тэгээд тэрэн дээр л улаан бандатай бүжиглэл гэсэн. Тэгээд сургуульд ороод ер нь тэгээд урлагийн үзлэг гэж ер нь тэгээд манай ангийн урлагийн үзлэг бол тэгээд наатгүйгээр төсөөлөгдөхгүй сургуулийн ямар байна концерт. Тэгээд бүгдийг хөтэлдэг, дуулдаг, бүжиглдэг тийм л гэсэн. Манай ээж өөрөө намайг өдөөс техникийн их сургуулийн одоо яг өөртөө мэргэжлэр ус суугийн инженер болох гээд бүү шийтцэн. Тэгээд би ер нь соёлын конкурсыг бол ерөнхийдөө баг нууцаар явж өгсөн шүү дээ. Тэгээд нууцаар өгөөд тэгээд өөртөө сүлд нь хэлэхэд бол айгуу гоё өрөөдөж авсан. Тэгээд миний хүү өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр яваа. Одоо яг тэр үед чинь амар хипхоп тоглолтууд амар их болдог байсан. Паласын их танхим дайстап хоёр хөө моторыг дижитал гэдэг ер нь ингээд бүгд ингээд яваад болсон. Тэгээд ер нь тэр тоглолтыг үзэж байхад өөрөө ингээд хайсан дээрээс яг ингээд зэрэгтэлтэй харьцаа дуулаад ингээд ямар байдаг болоо гоё байдаг болоо. Тэгээд ер нь гэртээ ганцаараа ингээд хөгжим тавьчаал. Тэр мэтээр мөрөөдөл те. Ингээд
дуулж уулаад ганцаараа ер нь аюул тийм л хөтсөн FM амар их сонсдог. Тэгээд захаас нэг сүү гэдэг кассет аваад тэгсэн чинь тэрэн дээр нөгөө Нанагийн Lonely гэдэг дуу байсан. Тэгээ ер нь энэ айгуу гоё юм. Тэгээд ер нь Fafty Team-ийн дуунууд ингээд Miss You гэр ингээд хараад тэгээ ер нь хотод нөгөө нэг MTV кабел орж ирээд MTV амар үздэг. Тэгэж явж байгаад ер нь 3 дугаар ангидаа жоохон дуу төрөл явжсэн бүглөө мөглөө TV өргүүлэл явж байгаа үед л одоо FM-ээр л амар их явдагсан. Дайбан хийх дуу мó. Тэгээд ер нь яг хипхоп айгуу гоё юм байна. Гэл ер нь л өөрөө яг сонирхдаг юм болоо тавцчих. Туйст бол ороод бас ингээл дуулж болох боломж бол байсан. Гэтэ сүүлсээ маань яг хичээлийн програмууд маш шахуу байдаг. Тэгээд тийм болохоор бас нэг яг тэгж чаддгүй байсан. Тэгээд одоо л яг маскот гэж ажиллаж байгаа тийм маскот гişнийхээ одоо тоглолтын эхлэл төгсгөл дундуур мьюзик номеруудын үг тэрэн дээр бол бүгдээр ажилладаг. Яг мөрөөдөл гэдэг үгийг айгүйх гуйлаад одоо жоохон буруу талдаа ойлгохдох нийгэм билүүд амгаалж байна. Миний харж байгаагаар. Мөрөөдөл гэдэг бол биелэгдэшгүй. Тэгээд нэг л санаа ширсэн ийм ойлголт гэсэн бодол, ийм ойлголт гэсэн өгсөн бодол хүмүүст хөвчлэн хэрэглэдэг л дээ. Мөрөөдөл гэдэг маань тэр одоо гүйрч суугаас илүү те сайн сайхны төлөө зүтгэх хүч байх хэрэгтэй л гэж би бодож байна. Тэр нь бол тэр хүний зүрхэн дотор байгаа гэрэл гээе. Тэр гэрэл гээгээ байхгүй бол хүн амьд явах нь явж чадахгүй болж байгаа. Тийм болохоор үргэлж мөрөөдөж бай тий. Тэр мөрөөдлийнхаа араас явж байгаа тэр хүнийг ямар нэгэн байдлаар өөрийнх нь замаар явахд маш их тусалцаа авдаг. Гэрэл гээгээр үргэлж явдаг. Тийм мөрөөдөл байхгүй бол ямар ч замаар буруу замаар явж болно шин. Мөрөөдөл гэдэг бол зорилгыг гаргаж ирэх нэг одоо юу юм да сэтлэн гэх юм уу. Мөрөөдөж хүн зорилготой болно. Тэгээ зорилго руугаа тэмүүлж мөрөөдлөө биелүүл. Эхлээд мөрөөдлгүйгээр зорилго ямар нэгэн зорилго урдаа тавих гэсэн ойлголт байхгүй хаа. Ямар нэгэн мөрөөдөлтэй байж ш тэрэндээ мөрөөдөлтөө яаж хүрэх гэсэн зорилгоо тавьж ш тийшээгээ тийм бол. Мөрөөдөл гэдэг юм чи өөрөө цаана айгуу гоё олон том утга агуулдаг үг. Тэгээд миний хувьд бол мөрөөдөлтөө би хүрэхийн тулд өөрөө л хичээсэн. Хүн ер нь тэгээд одоо миний нэг жоохон ч гэсэн мөрөөдөл биелсэн явж байгаа гэж бодож байна. Гэхдээ миний мөрөөдөл асар том мөрөөдөл байдаг. Тэгээд эхнээс нь ахуулаад ингээ биелүүлэл явж байгаа. Тэгээд ямар ч бас хүн зүгээр ингээд яг мөрөөд мөнгө төлөхгүйгээд гэртээ суугаад зүгээр ингээд мөрөөдөд байгаад байвал тэр мөрөөдлийг өрөөл үлдэх баг. Харин тэр мөрөөдлийн төлөө тэмцэж чадах юм бол мөрөөдөл чинь биелэлээ болж мөрөөдлөө мөнгө болж болох юм болов гэж боддог шүү дээ. Мэдээж хүн хүсэл мөрөөдлөө өрхийн тулд тодорхой алхмыг хийх ёстой. Би жишээ нь одоо 6 дугаар ангиас эхлүүлээ л да ингээл хипхоп дуу шүлэг бичээл оролдоод тэгэхэд өнөөдөр би энэ нэвтрүүлэгт ингээ хамрагдаад оролцож байгаадаа маш баяртай байна. Энэ бол бас тэгж тэрэнд бас сэтгэл зүрх цаг зав зарцуулснаас үр шим юм болоо гэж би боддتي. Тэгэхээр бас хүсэл мөрөөдөлд өрхийн тулд хүн хүсэл мөрөөдөлд өмч байх хэрэгтэй. Мэдээж тодорхой цаг завыг гаргаж өөрийнхөө хөдөлмөрийг зарцуулж чадвал эргээд тэр бүхэн хариугаа өгнө гэдэгт бол би итгэдэг. Мэдээж мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэмцэж тэмүүлж мөрөөдлөгөө тэмүүлж тэгж зүгээр суугаад байвал угаасаа юу бүтгэв дээр зорилготой хүрч чадахгүй. Зорилготой хүрэхийн тулд ямар нэгэн байдлаар тэмцэж тэр боломжийг хайж, ирж хайж өөрөө хөдөлмөрлөж тэгчиж үйлдэл. Тэнгэр дээр эргэлдээ
нисэх шувухаймээ илүүндорлуу хамтдаа тэмүүлье Тарихын бүдэггүй тул гордох хэрэггүй зэр ац бодол зүйлэн боломжгүй зүйл бодоод үзээ цагийн гарц айдас надад амар юм гинэртэл үглэн нэргэлцээцээ мөрөөдөл хайрын шимнэн бидэж магад оролдоод үз миний зүрхэн дотор унтрашгүй гал би тэр гал нь миний мотор бас хайдуулал мэн хамгийн нандах хүсэл мөрөөдөл минь тэнгээр хоёр хөлийг минь газар түрүүхгэн намайг нисгэн мөрөөдөл минь дэлчигүү тэндүрхгээд өөдөө сасар түрүүдэг хүр тиймээс мөрөөдөө зүрхнээсээ гадаа өгөөд бужинга хөргөн зүр бишээ энэ бочих нэг юм мөрөөдөө эргэлдээ дүүлийн нисэх шувухаймээ миний мөрөөдөл илүү хондордоо Холыг сойрон хорвогийн хуламаг хойрон хонгор чамтайгаа мөрөөдөлтэй хүрхээр тишээ зорно миний хэмнэл миний хөгжим миний симфонит би миний чамд зориулсан концерт ертөнцөөр минь найти мөрөөдлийн гудамжинд чиний нэртэй цэцэг урган мөнхийн ногоо ягаан улаан өнгөөрөө нүдийг булаан хотын үзүүлбэрүүд Холливуудын топ бэст хонгор мэн зөвхөн ихтэй let's go fast мөрөөдлийн минь хотод залуус дүүрэн өчрхөнийг бүхэн бүх сүрэн инээсэлээ найзууд минь баяжих тун бүтгэж дуудаж ингэж хөгжиж баярлах тун эргэлдээ дүүлийн нисэх шувухаймээ миний мөрөөдөл илүү хондордоо Хүмбүр намайг ойлгохгүй чүчирх нь бараггүй хөрөг зэг нь нуурам зориг итгэл өншил гараад дэш өөрийгөө бүтэхээр мөрөөдөө хамгаал өнгөрсөн хүнд мөчүүрээ бусан гац юу битрэн бит бүгд цаг хугацаагаар тойрон айлын мөрөөдлөөрөө түшээ базаагаар дэлхийгээ дээрсаар нэрээ дөрөв урагшаа илүү өнгөнэ мөршлөцгийг ойлсон бусдад хүчнэ миний өнг миний хөгжим бас миний өнг миний алхам миний амьдрал хөглө миний мөрөөдөл огцроггүй дээр уршлангийн үнцэг болон бүрд онцгой хүслийг түгэн мөрөөдөлгүй хүн